Хүслэн жаргал гэдэг тэр найз дундаас хамгийн хамтан ч гэсэн хамгийн жижигхэн битэн. Бид нар түүнийг өхөөрдөө төслээ бас жижигнэ гэж дууддаг, харин бусд нь түүнийг томоо тролл гэх мэтэр дууддаг. Харин түүнийг Намын Эрдэнэ гэдэг тэр найзууд дундаас хамгийн хөвшин үзэл бодолтой. Тэгээ бид нар түүнийг Ноно гэж дууддаг, харин бусд нь Ногоно гэх мэтэр дууддаг. Харин түүнийг Цэгэн Зул гэдэг тэр найзууд дундаас хамгийн эрх нь бид нар түүний нэрийг товчлоод Цэг гэж дууддаг, харин найзууд нь түүнийг Тоорой гэж хөөрдөг байгаа. Энэ өөрхөн охиныг Уран Билэг гэдэг тэр найзууд дундаа хамгийн ойрлоо нь бас хамгийн галзуун, түүнийг бид нар Хумс урна гэж очдог байгаа. Энэ нэстэ хөөрхөн охиныг маань Бүжил хам гэдэг тэр найзууд дундаас хамгийн ичимхийг бас хамгийн даруухан байгаа. Бид нар түүнийг Чандаг гэж очилдог. Бас Бүжээ гэдэг. Сайхан инээмсэглэлтэй охиныг маань Наман Цул гэдэг тэр найзууд дундаас хамгийн дэггүй сахилгагүй бид нар түүнийг Кошка гэж дууддаг, харин найзууд нь Бүдүүнэ гэдэг байгаа. Энэ охиныг Солонгот гэдэг найзууд дундаас хамгийн ааш муутай эгчиг байдаг. Манай Соког бид нар Бүлтүүш бас Немо гэж очилдог. Энэ өхөрдөн охиныг маань Ариун Зэй гэдэг тэр маань найзууд дундаас хамгийн гаж үзэл бодолтой. Тэгээд түүнийг бид нар Хонько гэж очилдог байгаа. Тэгэхээр бид 8 дурсамжтай, сургамжтай бүх үйл явдлаа блог болгон та бүхэндээ хүргэе гэж шийдсэн байна. Тийм болохоор биднийг дэмжээрэй. Удахгүй блогыг маань орхолноо.